урилга хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа. За тэгээ хичээл ихтэй байна уу? Ер нь одоо энэ 10-11 дугаар сар чинь ахлангийнхэнд бол их л нүсэр хичээлүүд их л байх шиг харагдаад байна шүү дээ. Тийм, ер нь бол нөгөө сонгосон хичээлүүдэд ороо явж байгаа хичээл нөгөө цөөрчдөг болохоор арай гайгүй байгаа. Хавраас амар алхах. Ер нь 3 сар цагаан сарын дараа л ингээл аюу огцон мэдээд явчих бах тий. Тэгээ саяны энэ намар бол 12 дугаар анги буюу одоо 4 хугацаа өмсдөг жилийн сүүлчийн намар байлаа шүү дээ. Тэгээд нэг талаасаа жоохон үйтэй, нөгөө талаасаа их хариуцлагатай ийм намар санагдав. Өмнөх намруудыг бол ингээл ангийнхантайгаа уулзаал ямар өндөр болоо, ямар жимний мэвэ ч гэдэг юм, ямар хөөрхөн болцсон ч гэдэг юм ингээд сэтгэл тогтолтой хүлээж авдаг. Энэ жилийн намар арай өөр байсан уу? Энэ жилийн намрын хичээлийн эхлэл нээлт. Тийм амар нөгөө нэг найзуудтайгаа уулзаад яг хамгийн сүүлийн 4 туцаа өмсөж байгаа болохоор бүр амар догтлоо. Тэгэл хаяа гинт жоохон гониглаа, баярлаа. Яг тиймээс. Яагаад энэ уран уншлага гэдэг зүйл рүү орсон юм бол гэдгийг би илүү их сонирх гэдэг байгаа байхгүй юу? Багтаа бол ерөөсөө урлагийн хүн болно гэж ерөөсөө боддгоо байсан. Тэгээд яг хамгийн гоё дурсамж гэх юм бол эмээтэйгээ цугныг хашаа нэвдэрдэг гэсэн байхгүй юу манай. Тэгээд эмээгийнхаа гэрийн давжаан дээр ингээд үеэлтэйгээ тайз олгож ингээд дуурж муулаад бүжиглэж тоглодог гэсэн. Тэгээд шүлгээ бол би бүр нэлээд томолж байгаад бараг энэ жилээс л яг уншиж эхэлсэн байхгүй юу? Тийм. Ангийнхантайгаа нэг нийлтгүйсэн шүү дээ. Амар чимээгүй. Цэцэрлэгт байхдаа нэг бүжгийн тэмцээнд л ордог гэсэн. Тиймэрхүү л итгэсэн. Яагаад яг шүлэг уншдаг болсон бэ гэхээр өмнө жилийн хавар би entertainment бэлтгэдэг гэсэн баггүй юу? Modernize entertainment гэдэг entertainment бэлтгэдэг гэсэн. Тэгээд манай захирал яг ийм шүлэг уншаад үзье гэж санал болгоод тэгээд захирлынхаа гэрт анх нэг шүлэг уншиж оруулж ирсэн. Тэгээд нэг ганц хоёр оруулаад тэгээд хайцсан. Тэгээд яг энэ жилийн 4 сараас Тодко Самсоны яг нэг шүлэг амар таалагдаад тэгээд зүгээр л уншиж оруулмаар санагдал. Тэгээд яг хүмүүст амар хүрээл таалагдаад тэгээд тэрнээс цаашаа ингээд уншдаг болсон. Тэрэндээ бүр ингээд тайвширдаг гоё төвлөрдөг болсон болохоор яг шүлэг уншиж ижил яг гоё тайвширдаг болсон. Тэгээд яг тийм байсан. Пэйж YouTube гэдэг ингээд харахаар тустай байгаад байгаа байхгүй юу? YouTube нь болохоор зөв Машкана гэж байгаа тий. Тэгэхээр Машкана гэдэг нь одоо гэрийнхэн нэр юм уу? Гэрийнхэн дууддаг юм хүрддэг нэр нь үү тий? Тийм, угаасаа багасаа л яг Машка гэж очлогдсон. Манай өвөө ах намайг ингээд навчаахаа гэж дуудаж агаад. Тэгээд жоох үгсээр ярьж байгаа болохоор хилээ хазж ярьдэн штэ. Тэгээд мавжаахаа болоод тэгээд дараа нь Маша болоод тэгээд Машка дээрээ тогтчихсан байхгүй юу? Унган хотын хүүхэд юм уу? Эсвэл одоо хөдөөс юм уу? Эсвэл гадаадд юм уу гэл ингээл өөрийнх нь баг насны талаар жоохон ярьж өгөөч. Багтаа би ихээсээ хоёулаа айгүй хайрлагдаж өссөн. Амар ирэх байсан аавдаа. Тэгээд манай аав чирвэл намайг амар сайн дэмждэг. Миний бодлоор хамгийн мундаг эцэг намайг яг юу ч хүссэн. За тэгээд өөрийнхөө хийх хүснээрээ хий гэж хэлдэг. Айгуу гоё. Пэйж чи ингээ харахаар зэрэг дагчид бол бас өрхий олон юм билээ шүү дээ. Тэгээд дээрээс нь тийшээ дандаа шүлгүүд оруулаад байгаа. YouTube руу болохоор шүлгээ оруулах гээд байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь ямар учиртай тий. Тэр YouTube руу бас давхар шүлгээ оруулж болдгоо юм уу? YouTube болохоор зүгээр яг өөрийнхөө яг хүсэл сонирхлоороо хийж байгаа зүйлээ. Тэгээд яг Facebook, Instagram хоёр дээр яг дан шүлгээ оруулдаг байхгүй юу? Зүгээр ягаад ч юм тийм болцсон. Тийм. Манай аав бас YouTube дээр ягаад шүлгээ оруулж болдгоо юм гээл тийм. Зурагтаараа нөгөө өөрөө орж үзэх гээд. Сая төрсөн өдөр нь болсон тий. Удаад одоо төрсөн өдөр нь болж байсан. Тэгээ 17 нас гээл тэгсэн чинь хэрэг сэтгэл хөдлөлт юм байна ер нь. Тэгээ ингээл нэг том болгоол яг ингээл дунд нь ингээл нэг явж байгаа үе дээ шүү дээ яг өсвөр насны үе гэдэг чинь. Тэгэл жоохон догтлол хажуугаар нь айцтай. Одоо яг би одоо яг энэ жилийн хавраас эхлээд аав чөрөөсөө зунаас эхлээд аав чөрөөсөө мөнгө халаасны мөнгө гэж авдсан шүү дээ. Тийм зүйл авахгүйгээр яг өөрөө хүмүүст ингээд байгууллагатай хамтарч ажиллаад рилс хийж өгөөд ингээд яг халаасны хамгийн өөрөө олж байгаа байхгүй юу. Тэгээ яг юм хүм аваад аав чөрч ингээд рүү гарч ихтэй тийм аваад ийм аваад гэл яг юм аваад ихсэн чинь амар үнэтэй. Тэгээд нэг л том болмооргоо санагдаа. За ер нь хэцүү байна. Би ер нь мүддөө тустаа гарахгүй шүү та хоёроос гээл. Жохон амар санагдсан. Харамлах сэтгэлтэй. Жохон амар үнэтэй мэл юмнууд чинь би тийм амар үнэтэй гэж бодоогүй. Яг ургамлын тасмаас талах малах чинь бүр. Гэтэ яг мундаг байж тээ. Одоо ингээд 10 дугаар ингээд 12 дугаар ингээд төгсөөчгүй ижиж өөрийгөө ингээд би тааж нэгдэг чинь. Нөгөө аав хоёр маань амар сайн дэмждэг болохоор би жүжигчин болно гэж боддог байхгүй юу? Одоо яг шийдсэн байгаа тэрийг яг
бараг 8 дугаар ангитай шийдсэн баха. Тэгэл аав ээж болохоор ихэндээ хүүхэд юм чинь сонирхол нь өөрчлөлтөөл солигдчих байлгүй дээ гэж одоо л ингээд зүгээр хараад сууж идэг гэсэн байхгүй намайг. Тэгээд одоо ч гэсэн асууж чи яг шийдсэн үү жүжигчин болно гэдэгт итгэлтэй байна уу гээл. Тэгэл одоо яах вэ? Одоо ур чадрын шалгалт өгнө багш магш олж өгөх үү гээл. Дэмжээл яах вэ ийх үү гэж асуугаал. Тэгээ одоо жүжигчин болно гэж бүр шийдсэн. Жүжигчний амьдралыг одоо жоохон судалж үзсэн үү? Яг бол нөгөө 12 дугаар ингээд төгсөөг байхаас өмнө бас ингээд эрсдлийг харах хэрэгтэй тий. Одоо ингээд соёл урлагийн сургууль гэдэг юм өөр ингээд сургуулиудад жүжигчний ангиар маш олон хүмүүс төгсөж чинь. Тэг карьер хөөх нь хэрдүүлээ мэдлээ гэл ингээд аль талаас нь харсан уу ер нь? Харсан, судалсан, нэлээд судалсан. Ер нь ялангуяа эмэгтэй хүн нөгөө урлагийн салбарт орно гэдэг маш тийм хатуу чанга өөртөө ихтэй байж л орохгүй бол тэгээл арчигдчихна. Амар хурдан арчигдчихна. Тэгээд яг сөөс дорохдоо манай аав хэлсэн байхгүй чи соёл урлагийн сургуульд яг орно гэж шийдсэн бол чи яг нэг талаах хэрэгтэй. Чи яг ингээл гоцоож ингээд яг шилтгэн нээж гарч ирдээ чи диплом авч төгсөн. Тэгэхгүй бол ямар ч хэрэггүй жүжигчний диплом аваад чи хэрэггүй ингээд өөр ажлыг явчихна. Тэгэхээр миний охин яг нэг тал гоцгойд л байж ажил гарч ирнэ шүү гэж хэлдэг. Тэрийг нь л дагандаа гэж боддог. Одоо тэгээд хувирахгүй юу те ерөөсөө шийдсэн. 100,000 шийдсэн. За би зарим шүлгүүд эргээд орё. Шүлгүүдийг ингээд харж байхад хамгийн их хандлт авсан ахын тухай шүлэг байд юм бэлээ. Тэгээ ахын тухай шүлэг гэхээр үнэхээр энэ сэтгэлээс ингээ огссон учраас тэр их тэгж хүнд хүрсэн юм болоо гэд. Би яг тэр ахын тухай шүлгийг илүү их онцолж асуух гээд байна. Тэгэхээр би ч гэсэн ахыгаа алдаад удаагүй байгаа. Би ганцхан ахтай. Тэгэхээр хоёулаа ижлэхэн зовлонтой учраас би тэрлүү ярих гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо нэгэн тал хоёулынгийнх нь ах нь дээд тэнгэрээс хоёулынгийг хараад ингэж байж байгаа юм чинь ах нарынхаа нэг сайхныг дурсах гэдэг байгаа байхгүй юу. Сайхан манай ах бол маш тайван дүлгөөн тийм сайхан хүн байсан. Ахыгаа дурсаж өгч бидэнд хэцүү биш бол хэцүү бол бас заавал тулгаж бас болохгүй шүү дээ тийм ээ. Манай ах бас амар тайван дүлгөөн байсан. Сайчаар. Манай амар тайван дүлгөөн тэгээд айгүй чимээгүй дарах хүн мэддэг гэсэн байхгүй. Тэгээ яг нэг ярил бас амар нээлттэй ярьж чаддаг. Ярих болгондоо дандаа зүв зүйлийг ярьдаг. Тэгээд намайг болохоор агаандаа яг өөрийгөө олоорой, өөрийгөө олсон уу гэж надаас амар их асуудаг гэсэн байхгүй. Агаандаа яг юу хэмээрээ, юу хүсэж чинь гэж айгүй их асуудаг. Яг өөрийнхөө хүссэн мэргэжлэр сураад, тэргээрээ ажиллаад амьдрал чи амар аз жаргалтай амьдран тэгэхээр тэгж амьдраарэ гэж хэлдэг гэсэн. Тэгээд яг ахыхаа хэлснийг биелүүлгээд яг хүссэн мэргэжлэрээ сураад тэргийг айгуу сайн эзэмшээд тэргээрээ амьдраад аз жаргалтай байна гэж ахта яг дотроо амлалт өгсөн. Ах маань айгуу гинт бурхан болсон байхгүй юу? Яг гинтхэн л нэг өдөр тийм мэдээ дуулсан болохоор тэр үедээ жоохон паниктаад тийм шүү дээ. Уус гинт өнгөрчөөр маш хэцүү те. Тэр маш хэцүү. Яг аав ээж манаас айгүй мундаг байсан. Яг тэр үед амар сэтгэлийн хаттай чадсан манай. Ялангуяа манай аав бас ээж маань гэсэн. Тэгээд яг тэр хоёрын хотлоо би бас уйлж болохгүй шүү. Би одоо яг хичээн. Би л яг аавынхаа нэрийг цаашдаа ингээд дурсаг одоо ингээд авч явна. Аав ээжийнхаа нэрийг одоо би л авч явна гэж бодоод яг дотроо ингээд өөрийгөө ингээд барьсан. Тэгээд яг тэр шүлгийг болохоор би ахыгаа ажил явдлаас нь хойш нэг хэдхэн хоногийн дараа л шууд яг би уншнаа. Би яг ийм шүлэг болоод уншнаа гэж өөртөө хэлээл яг хайгаал яг гарч ирсэн ганцхан шүлэг. Өөр ахын тухай шүлэг байдаггүй. Тэгээд тэрийг шууд уншсан. Ахын тухай нэг цөөхөн хитэн дуунууд байдаг зохиолын нэг тийм дуунууд. Иштас шүлэг гэж нэр үнэхээр цөөхөн байдаг баха тий. Тэгээд яг энэ хоёул ахыгаа ярьсан юм чинь гоё дээд тэнгэрээс одоо дүүгээ байн гарч байгаа шүү дээ. Тэгээд миний дүүгийн замыг бол байн гэрэлтүүлж явах нь дамжиггүй. Тэгээд ахтаа зориулаа тий. Бас манай хад ч гэсэн зориулаад ч гэдэг дөрөв мөртөж өгч болох уу? Ахын тухай шүлэг тийм олон байдаггүй энэ. Ачлалт таны минь сайхныг амьдрал өөрөө хилээд өгдөг болохоор тэр үз. Хайртай гэдэг үгийг үргэлж хэлдэггүй ч гэлээ. Харцны тань дулаан гिचнээс мэдэрдэг байсан юм шүү. Уудам минь хорвоод миний ах болж төрсөн танд үнэхээр их баярлалаа. Андуу ташаа явхад зэмлэж загнах ах надад би. Адгаж зөрүүдлэхэд алганы хамт үзүүлэх ах надад би. Аргаа барж үр өвтгöd аргадаж тайтгаруулах ах надад би. Айхтар өвдөж шаналхад асарч инрэх ах надад би. Айж төгшгöd минь илгэндээ наах ах надад би. Азтай явхад
баярлаж бахтах ах надад бий. Бардам давлуу явхад ухаанаараа дарах ах надад бий. Уудам минь хорвоод миний ах болж төрсөн танд үнэхээр их баярлалаа. За баярлалаа уландаа. Тэгээд ахынхаа мөрөөдлийг биелүүлээд мэдээж одоо ингээд цаашдаа одоо дөнгөж 17 хоногнаас саяхан хүртлээ штэ тий. Тэгээд цэлийсэн урт гэрэлтсэн зам урт чинь ингээд гэрэлтэж байна. Тэгээд ах нь бол мэдээж дээд тэнгэрээс ингээд байнга дүүгийнхаа одоо муу бүхнээс ингээд холдуулаад тэгээд бүгдийг гэрэлтүүл явах нь бол дамжиггүй энэ бүхэнд итгэж урам зоригтой дайчин урагшаа одоо зөвхөн л урагшаа штэ тий. Тэгээ намайг болохоор шүлгээ өөрөө бичдэг гэж бодоод байдаг хүмүүс. Тэгээд би бол ерөөсөө нэг ч шүлэг бичиж үзэж байгаагүй. Дандаа л ингээ хүмүүсийн бичсэн юм таалагдаад тий уншдаг. Тэр битгий ар гэдэг шүлэгч тэр ер нь миний уншсан бүх шүлэг. Ингээд нэг ич байд юм аа надаа. Тэр их чинь маань ингээд инстаграмда юм шүлэг постлдог. Тэгээд тэднэр нь таалагдаад тэгээд уншдаг. Зөвшөөрлийг аваад. Өсвөр нас гээд ер нь их тийм бүжигнаатай нэг тийм өөрчлөлтөд идэх штэ тий. Тийм байна уу? Тэр нь ер нь мэдрэгдэж байна уу? 12 дугаар ангийнхан дурсамжийг гоё бүрдүүлж өгье гэдэг зорилготойгоор айгүй их юм зохион байгуулдаг. Намрын спортгад спорт өдөрлөг гэдэг тэр болгон айгүй их таалагддаг. Тэгээд яг ангийнхан маань би одоо ингэ төгсөө явчихаараа ангийнхаа дургүй байсан хүүхдэд ч гэсэн амар их санах байх та. Эсвэл нөгөө нэг хаана яг юу игээд явж байгаа бол гэж айгүй бодох байх та гэж бодсон шин. Манай подкаст нэг үзэл бодол төлхөө сонсдог учраас хулан гэдэг хүүхдийн үзэл бодлыг нэг хэсгийн хугацаанд сонсох нь чухал байхгүй юу? Тэгэхээр одоо анги удирдсан багш гэж байдаг. Анги удирдсан багш одоо тухайн сургуулийн одоо нөгөө эсдийн ерхий шалгалтанд өндөр оноо авах гэдэг юм уу? Одоо ингээд нөгөө амжилтаа сурахад их үүрэг ройлтой юу? Эсвэл ерөөсөө л хүүхдээс 100% шилтгаалдаг юм уу? Хоёулааш 50-50 гэж. Би бол яг 50-50 гэж боддог. Багш ч сайн дэмжих хэвээр, гол нь хүүхдүүд ч гэсэн хичээх хэвээр. Багшийн гол нь нөгөө урам зориг яг амнаас нь гарч байгаа үгээр хүүхдүүд яг явдаг. Багш жоох ингээл бид нэрийг унгаал тэгээд байвал хэцүү шттэ. Тэгээ яг багшийн урам зоригоор л явдаг байх гэх. Холонтойгоо холбогдохын тулд анги удирдсан багшаар нь холбогдсон. Тэгээ багшийн талаар анги удирдсан багшийн талаар манай анги удирдсан багш болохоор Монгол хэл уран зохиолын багш байхгүй юу? Манай өөрөө Монгол хэл яг нийгэм зориулсан Монгол хэлний анги. Тэгээд манай багш болохоор намайг уран жиргийн мэргэнд аягүй их ороорой тэгээрээ ингэрэй гэдэг. Ороорой. За энэ жил яг тэрийг аваарай, алтыг аваарай гэл. Тэгээд бас өмнө төгсөлтийнх нь одоо ингээд аягүй амжилттай явж байгаа шүлэг мүлэг уншдаг хүмүүс зөндөө байдаг. Тэр хүмүүстэйг ингээд тэр хүнтэй холбогдоод тэгээд үзээч, ингээд үзээч гэл. Тэр хүмүүстэй нас би ингээд холбогдоод юм асуугаал тэг явдаг. Аягүй мундаг хүн гэдэг манайш. 12 дугаар ингээ хүүхдүүд яг одоо гэхэд мэрэгжил сонголтоо хийгээгүй байна гэд. Миний хувьд бол айгүй эрт сонгоцсон гэд хэлсэн шүү дээ. Тэнгүүд одоо хүртэл манай ангийнхнаас мэрэгчлээ сонгоогүй мөртлөө гадагшаа явна гэж боддог хүүхдүүд зөндөө байгаа. За тэгээд чи яг надад очиод юу сурах юм гэхлээр тэгэл хилээ сурцсан байхад нэг мэрэгжил олчиндоо ч юм уу амар хайн ханддаг. Тэнгүүд мэрэгчлээ яаж сонгох хэрэгтэй вэ гэхлээр нэгт хүмүүсийн нөлөөнд битээ автаарай. Ингээд хүмүүсийн гаднаас хэлж байгаа чи тийм хүн болоо, чи юм хүн болоо, чи тэр хичээлдээ сайн юм чинь гэл. Манай математиктэй сайн найз заавал математикч болох албагүй шүү дээ. Тийм. Тэгэхээр яг өөрийнхөө дуртай зүйлийг л одоо ингээд мэрэгчлээ олгоод тэргээрээ сурчих юм бол чи тэр зүйлийг хийгээд айгүй happy байна. Краш байна одоо дэлхийн тим одоо од жүжигчдээс тэрийг шүтдэг. Яг тийм л жүжигчин болох юмсан гэл. Монголынхон бас жүжигчдээс. Яг Монголын жүжигчдээс гэх юм бол Одон чимэг, ундрмаа яг тийм галц цогтой гоё жүжигчин болохыг хүсдэг. Ихтэй крашлахгүй юу? Ерөөсөө крашлаа. Ихтэй жүжигчдээс гоё жүжигчд зөндөө авах шүү. Тамир фантастикийн тамир ах. Тамир мундаг ах. Яг хийж байгаа уран бүтээлүүд нь амар таалагддаг. Тэр ахтаас уулзч үзбэрээдэг. Одоо яг энэ гаднах төрхийн хараад ч гэдэг юм уу эсвэл энэ уншиж байгаа уншилтыг хараад ч гэдэг юм уу чинь манай нэг энэ клипэнд тоглооч энэ рекламанд тоглооч гэдэг ийм саналууд ирсэн. 101 клипний санал ирж байсан. Тэгээд тэрэндээ тоглолцсон байгаа. Тэгээд тэр нь хизээ цацагт нэг өвөл хавцаал цацагт байгаа. Яг тэр өсвөр насныханд одоо томчуудын олж хардаг нэг юм сонио хандлагууд байгаа шүү дээ. Одоо веб татчихин, сургуулийнхаа орчинд буюу нийгмийн орчинд одоо хөвгүүд те аюу хараал юу хэлж гин, октоудаа гүндлэхгүй байх гэдэг юм те. Ингээ аюу холон асуудлууд байдаг. Энэ болгоны хүрээнд хоёлын яриул өглөөний цайнаас эхлэе л да. Өглөөний цайгаа одоо ууж байн гардгуу. Тэр нь одоо эцэг эхчүүдтэй холбоотой болов. Манай аав ч бол өглөө юм мэдгүй гарч болохгүй шүү. Заавал юм мэдэрээгээ. Тэгээд өглөө яг бид гурав баг хамт гардаг болохоор яг гурлаа сууж байгаа цайгаа очиад гардаг. Ахлах ангийнханд нөгөө үдийн цай гэж юм байхгүй.
Тэгээд одоо ганцнаасаа л ингээл бишги соустай будаа авна. Тэгээд гарахгүй завсарлагын цагаараас яг ингээд завсарлагын цаг нь богинох юм тий. Завсарлагын цаг нь манай сургууль чинь 10 минут. Тэгээд ингээд хичээл хоорондын завсарлагын 5 минут болохоор 10 минутанд багтаж тэр олон хүүхдтэй ганцнаас идэх юм авч гарна гэдэг чинь бүр бөө юм болж авч гарна. Тэгээд сургуулийн ганцны игч мэгч бүр ингээ хөлс мөс нь гарцсан бүр ингээ аим шиг юм дуустдаг байхгүй юу. Тэгээд яг гэрээсээ хоол авчирна. Тэгээд ганц зурхан орно. Эсвэл бүр ингээ хичээлийн турш хоолгүй явах нь явна. Баг дунд дахлах гэж ялахгүйгээр энэ чинь аягүй чухал байхгүй юу. Гэтэл манайхан баг гээл тэгэл дундаас тойшоо ингээл тий. Тэгээд яг тийм болоосоо та бүр амар хөсдөг гэсэн. 10 дугаар ангид амар өлсдөг ингээл хичээл дээрээ тэгэл сүүлдээ бүр гэрээсээ хоол авчирдаг болсон. Ганц ороод цагтаа багтаж юм авч амжихгүй хүмүүс ч гэсэн зөндөө байгаа шүү дээ. Тэгээ ингээл гадаад их сургуулиуд шиг эсвэл бүр ингээд бүх ингээд ангиудад ингээ үдийн цайны хөтөлбөр гаргачаасаа гээл. Тэгээ тэр чинь бас ингээл гарахгүй гэл нэлээ удаа ярьсан шүү дээ. Тэрэн дээр нь бид нэг ингээл унаал нэг ингээл буурал заа. Өгнө гинэ гээл тэнгууд нь баярлалаа. Өгөхгүй гинэ гэлээ. За. Угаасаа л өгөхгүй юм байна. Тэгээ өгөхгүйгээр шидэд тий. Тэгээ одоо бүр төгсгөр болсон. Төгсгөр болсон шүү дээ. Вебний хэрэглээ дээр ямар санаалдаг вэ? Одоо ингээл байнга татчих шүү дээ. Октод хүртэл татчих шүү. Ер нь өөрөө татдаггүй үстэй татдаг. Вебний хэрэглээ чинь бас сургуулиуд дээр юу болсон шүү. 7 дугаар ангиас хойш баха. За 7 болсноос хойш. Миний мэдхээр лав 8-9-өөс л тэгэл ороод ирчихсэн. Ороод ирсэн. Шууд ингээл гинт ингээл бүр амар чимтэй. Тэгэл бүр 10 дугаар ангиас бүр ингээл эхлээл ингээл хөвгүүд татдаг байсан. Тэгэл сүүл рүүгээ октод нь ч ихсэн орцсон. Энийг болохоор би өсвөр насны яг одоо нөө сэтгэл зүйтэй л холбоотой ах гэж бодод байна л да. Тэгэл өсвөр насны хүүхдүүд чинь гинт нэг юм сонирн болчдөг байхгүй юу? Хүний үгийг ерөөсөө сонсч чадгаа болчдөг. Гинт уйлж гал, уралж гал. Ерөөсөө л нэг жижигхэн зүйлэл ингээл би бас яг тийм байсан байхгүй юу? Ерөөсөө аав ээж хоёр нэг тийм зүгээр л нэг юм хэлэнгүүт л уйлж гал, нэлэн сунж гал. Эсвэл бүр уурлал. Би бол шууд ингээ ууралцдаг байсан байхгүй юу. Тэгээ манай аав тэрийг амар сайн ойлгодог байсан. Яагаад ч юм уу амар сайн ойлгодог. Ийм юм л яг ууралжлахгүй шүү гэл амар тайвшруулаад жоох хүүхэд аргадж байгаа юм шиг л анхаарал махаар сэмлэлээ. Тэр юм юм гэж би настай яг ингээ жоох хүүхдээ ярьж байгаа юм шиг гээл тэгдэг. Тэгмээ бусад эцэгчүүд болохоор ерөөсөө ингээд сонсдгоо. Тэгмээтэй хүүхдтэйгээ би амар сайн ярилцдаг гэж ярьдаг эцэгчүүд байдаг байхгүй ингээд. Би хүүхдтэй амар сайн ярилцдаг гингүүд яг ингээд харангууд хүүхд ерөөсөө сонсдгоо. Зүгээр л өөрийнхөө үзэл бодлыг тулгаад хэлцдэг. Хүүхдээ ярих гэхлээр яг яриаг ингээд яриулдаг ч гэсэн тэрийг шууд эсэргүүцдэг. Үгүй наа чин тийм штэ ийм штэ гэл. Тэгэл тэрэнд нь ингээд хүүхдүүд амар стресстэй. Тэгэл ингээд үе тэнгийн дээрлэлт мэрлэлт гэж юм бас байгаа. Тэгэл яг өсвөр үеийн тийм үед яг тийм урсгал дээр л веб бас эрчимтэй ороод ирсэн. Тэгэл тэр нь магадгүй ингээд тайвшруулдаг баг. Тэгэл яг тэгдэл ах гэж бодож байна. Тэр нь мэдээж буруу. Тэгэхээр энэ ингээд хоёр талтай байхгүй юу? Нэгт эцэг эхчүүд хүүхдээ ойлгоосай. Одоо бол хүүхдийнхаа мэрэгчлийг ингээд дураараа сонгодог эцэгчүүд байдаг баг. Гэтэ би байдаг гэдэгт амар гайхдаг. Одоо ингээд юм хөвччүүд ахад чи тийм мэрэгчлээ бол гэж хэлдэг эцэгчүүд байдаг бол үнэхээр гонигтай. Тэгээд нөгөө талдаа болохоор хүүхдүүд ч гэсэн ингээд хүмүүсийн нөгөө нөлөөнд автж байгаа. Тэгээд хүрээлэлээ зөв сонгохгүй байгаа. Нөгөө найзынхаа хүрээл одоо ингээд өсвөр наснда найзаа яг зөв сонгочих хэрэгтэй гэдэг байхгүй юу? Би бол өөрийгөө найзуудаа амар зөв сонгосон гэж боддог. Яг юм хүрээлэлээ зөв сонгоцсон гэж боддог. Тийм болохоор яг ингээд гоё явж байгаа гэж боддог. Тэгээд яг ингээд буруу эцэгийнхаа одоо тийм ингээл үгнүүдэд нь гомцсон тэр үед нь буруу найз нөхд нь нөгөө уулзаал. Тэгэл тэр буруу найз нөхдөд нь уруу татаал. Тэгэл ингээл унж байгаа. Хулан хүүхдтэй үерхэж үдсэн үү? Үерхлийн тухай. Энэ бол аюу тийм гоё гэгээлэг зүйлчтэй үерхэл гэдэг чинь амар хөргөн. Тэгэл гараа хөтөлжөл ингээл аяла кино үзье гээл бүх юм цаахан тийм үерхэж үдсэн үү? Гэхдээ аюу бас хоёр талтай шүү. Нөгөө нэг юм toxic healthy гэл эрүүл ингээл хортой ингээд одоо буруу хөвгттэй ингээл нянзлал үрчих юм бол тэгэл ингээл эрт бэлгийн харилцаанд орох ч юм уу ингээл амар буруу зүйлүүд тэгэж явна аав ээж хоёр нь анхаарал тавингууд өсвөр үе ингээл ууралчин илрүүсээ ойлгохгүй тэр хөвгт бол ингээл нэг юм дорчин. Тэгмэд гоё эрүүл харилцаа чинь ингээл хичээл тарангууд нь аваал ингээл тохон дээр нүнсээл ерөөсөө ойртож чадахгүй ч юм уу нэг тийм хүндэлтэй тий. Манай аав хоёр бол одоо тэгэл асуугаал идэв шин. Чи хүнтэй харьцаж гин үү гэл. Үерхэж гин үү гэл. Чадж гин үү гэл. Нөрч гин үү гэл. Тэгэл жоох ингээл найзаастайгаа удаан чатлангууд хинтэй чатлаад байгаа юм чи гэл. Тэгэл тэр нь бас яг
заримдаа хитрхи их ингээ хувийн орон зайд нь халдна. Тэгээ би бол аав ээжтэй амралтан далангуу. Одоо би тийм хөвгтэй тэгж чадалж үзчихин. Тэгдэм байна, ингэдэм байна гэл. Одоо тийм байд юм байна. Тэрээсээ хөөрхөн байгаа гэл. Аав ээж хоёр аав ээж нь юу хийдэг? Ямар хүмүүс эдийн гэл. Бараг суугч байгаа хэвээр бүр амар асуун гэл. Хідүүлээ гэл. Аав ээж хоёрыг харсан юм уу чи юм бэ? Тэнгүүд би ингээд үгүй би энэ хүмүүстэй одоо л ингээд танилцж штэ гэл. Тэгэл тайчдаг штэ. Томчууд хүүхдээ сонсдгоо гэл тэгдэг штэ. Энэ түрүүн бас ярин чи халт өрдөгдлаа штэ. Үнэхээр тэгдэггүй. Нийгмийн хөгжлийг дагаад арай өөрчлөгдөж байгаа тийм хандлага ажиглагдаж байна уу? Ааха. Тэр яг манай ааваас гарч ингээд ажиглагдсан байхгүй. Манай аав нэлээд фэйсбુક ухдаг юм байхгүй. Тэгэл уншдаг юм шиг байгаа. Ингээд өсвөрнаас тэгдэж шүү. Хүүхдтэй хүн тэгдэж шүү гэж уншдаг юм шиг байгаа. Тэгэл намайг бас гинт уурлаад эхлэнгүүд юу ингээл за яста уурчлахгүй шүү. За 50 байгаарэ. Яа ингээл жоох хүүхэд ингээл уйлж мөрчөнгот ингээл тэрч авч байгаа л ингээл тэр юу вэ энэ юу вэ юм уу гэж тоглоол. Ингээл тэрнгээр ингээд одоо өөрчлөгдөж байгаа. Тэнгүүд бусад одоо ингээд эцэг эхчүүдээс өөр штэ. Тэгээ манай нэг найз өгдөг гэсэн байхгүй. Тэгэл ээж нь ерөөсөө л ингээд доош байдаг хүүхдээ. Юм л бол голдог, гоочилдог, чийлэлтэй харьцуулдаг. Тэгэл бусад хүмүүс болохоор би охинтойгоо амар сайн ярилцдаг гэж хэлдэг мөртлөө ингээ яг ингээ харангууд ерөөсөө ярилцдаггүй зүгээр л өөрөө ярьдаг. Зөвхөн тэрэгчл ярьдаг. А тэнгүүд манай найз ингээ ярина тэнгүүд тэр ингээ эсрэг үүсчихдэг шууд ингээ хязаагаал тэхгүй ингэхгүй тэр чинь болохгүй гэл. Тэнгүүд яг тийм имзэг үе дээр хаяа бас манай найзын буруу зүйл байна. Эцэг эхчүүд ч гэсэн магадгүй анх удаа тийм өсвөр насны хүүхэдтэй байж үзэж байгаа. Тэнгүүд өсвөр насны хүүхдүүд ч гэсэн анх удаа тийм зүйлтэй тохиолж байгаа. Ингээл хоёр талд шин зүйлийг авч байгаа болохоор хоёр талд ингээл үл ойлголцол гараад би бинийгаа ойлгохгүй байдаг бах заримдаа. Тэгээд манай найзын буруу зүйл нь хитрхи их нөгөө бас өсвөр насаараа давмгайлж ингээл ээж рүүгээ муухаашлаа. Тэгэл сонсонгууд ингээл би тэгсэн чинь манай ээж тэгчлээ гэнгүүт чиний буруу штэ гэж би бас ингээл хэлчингүүт болохгүй бас ингээл уйлчин ил за яг хаяач гэсэн хитрхи их ингээд хүүхдээ эцэг эхчүүд ойлгохгүй байна гэдэг талаасаа биш эцэг эхчүүд ч гэсэн тийм асуудалтай байдаг шүү гэдгийг харуулаасаа гэж хүсдэг. Та нарын өсвөр насныхны ертөнцид одоо яг энэ нийгэм яаж харагддаг юм бол бидний амьдарч байгаа нийгэм одоо яг бидний насны хүүхдүүдэд бол ингээл харагдах байдлаасаа амар хэцүү. Яаж ийм хотод ингээл амьдрах вэ гэж боддог байх зарим хүүхдүүд. Зарим нь бол за би өстө Монголоо хөгжүүлнэ гэж боддог байх. Тэнгүүд манай найзууд ч юм уу одоо ингээл миний эргэн тойронд байгаа хүмүүс ихэнх нь гадагшаа явна. Ерөөсөө гадаад ингээл тэтгэлэг хөөцөлтөөл гадагшаал явж сурна гээл. Тэнгүүд би болохоор яг жүжигчний мэргэжлэр сурах болохоор би эхлээд их хэлээрээ Монголдо сурцсан дээр ахаа. Би яг Монголдо эхлээд жүжигчин болчоод тэгээд эн чин цаашаага ингээд хөгжих карьер авахгүй юу? Дэшигээ би магадгүй гадагшаа явж болно, Холливуд руу орж болно. Тэгэхээр эхлээд жүжигсэн Монголдо сурчий гэж бодож байгаа. Охтын яриа гэснээс 16 7 наснаас л охтууд ирнэ бодож эхэлдэг те. Будагт их ачаал бүгд л өгч гинөө түрүү нэг өөрөө ингээд өөрийгөө би нэг санхүүтэй болсон гэдэг чинь тийм би ингээ өөрийгөө реклам зарж транс хөрөх мөнгө олоод ээж аваасаа бас чиг гэж хараад биш болоод эхэлж гин гэж штэ. Тэнгүүд нөгөө будагт их мөнгө зарж гинөө эсвэл нөгөө арьс цэвэрлэгийн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд их зарж гинөө арьсанд ямар өөрчлөлтүүд орж эхэлт юм бэ? Тэгэл амар огцом биржигээл эхэлдэг штэ. Огцом батгашраал ингээл хөлс мөс огцом гараал тэгэл тэнгүүд тэр үед нэг буддаг байсан байхгүй юу. Тэнгүүд хүн яг будгийнхаа арьяар арчилгаа гайдаг гэж бодсон. Хандаа ингээл мэдхгүй нөгөө нэг гэрэл сүдэр мөдөр флаш гэж мэдхгүй байхдаа зүгээр л дан крем ингээл цавцгаа. Тэгэл явандаа хүн чинь ингээл сурж байгаа юм чинь одоо бол би будганд ч нэг арьс арчилгаанд ч нэг мөнгө өрөхгүй байгаа. Одоо яг нөгөө тийм аним стайл нэг юм ингээл контрамантра амар зурдаг охтууд тэр охтуудын ямар ертөнцтэйг нь би мэдэхгүй л дээ. Тэгэл тэр чигээрэл бас нүрээ цэвэрлдэг байх. Яаж цэвэрлдэг нь бас. Би болохоор ингээд одоо бол яг натурал бодолтойгээл тэнгуүтэй арьсаас яг зөв цэвэрлээл яг 7 хоногт 2-3 удаа чигшлээ савгуул явчихна. Одоо миний бодлоор бол одоо хүүхдүүд нүрээ айгу гой боддог болсон шүү дээ. Амар цэвэрхэн. Яг ингээл ойлголтоо авцсан одоо бүх юм авцснаас авч байгаа болохоор гой цэвэрхэн бодоод ингээл баг сураал явж байгаа. Шинэ жилийн тухай гой тэр догтлол аав ээжтэй өнгөрүүлжсэн тэр гой дурсамжуудаас ярил. Шинэ жилээр одоо хамгийн гой дурсамж гэх юм бол хашаа бэшин амьдэрдэг байсан үе. Миний бодлоор хамгийн нөгөө баг нас хашаа бэшинд эмээтэйгээ тэгэл яг эмээтэйгээ нэг хашаанд
Тэгээ би ч тэр үед бүр манай буураа юм хүртэл идэгсэн. Ингээд яг хоёр эмээтэйгээ ээж автагаа. Тэнгүүд нөө үеэлүүд маань нэр нэмээ дээрээ шинжилгээ гаргаа, ээж дээрээ шинжилгээ гаргаа гээл. Тэгээл өстой нэр үеэлүүдээсээ хөөрхөн болох гол ингээл плаж өстой байдаг хамаг гой гангараагаа зүгэл. Тэгээл эмээгээсээ бэлэг аавна, ээжээсээ аавна, аав ээжээсээ аавна. Бусдад ингээл хамаатан садангуудаасаа тэгээл нөгөө авьяасаа үзүүлэх тийм юм хүн болно. Хамгийн гой дурсамжтай нь яг бага насны шинжил. Одоо ингээд томроод ирсэн чинь том болоод ирсэн чинь ерөөс ямар ч догтлол ахаа бэлдсэн. Ингээд шинжил гэхлээр л за тэгэл болно. Тэгэл нэг сарын нэгэн болно. Тэгэл сайхан аяга аваан гээл. Тэгэл цагаасаар болно. Тэгэл цагаасаар болонгууд хүү чи ямар том болсон юм бэ? Чи одоо хэддгээр ангилээ гэх. Асуудаг юм бүх хүний асуудаг юм. Заримдаа чинь энэ жил бүр тэгсэн ш намайг нэг ойр дулцаагүй аматны доорсон чинь хиттэй лээ одоо нөхөрс өтер болчихвол гой гайхаа. Одоо би 12 дугаар ангиштэй гэдэг юм. Тийм билүү гээл. За тэгээд дөрөв хугацаас битгий салаараа төгсөн төгслөө аюуг сайн өмсөөрэй. Тэгээ амьдралд хитэх яараараа гэж хажуугаар бас зөвлөгөө өгöd байгаа юм яагаад гэвэл тий. Ингээд жидл найз гэж ярьж байгаа. Тэгэхээр ихтэй найз олонтой юу? За тэгээд манай хуланчин бас их царайлаг юм чин бандраас их крашлах уу? Хулан их крашилж одоо нөгөө пэйжээр нь танилцъя гэдэг юм уу? Ийм их цагтл энэ төр ирэх үү? Яг ингээд эмэгтэй найзууд эрэгтэй найзууд ер нь 50-50. Эрэгтэй найз чинь бай гэвэл яг ингээ амар сайн найз яж чаддаг байхгүй юу? Тийм шүү дээ. Жинхэнэ ингээд гоё. Бараг муухай эмэгтэй найзаас ирээдэг байхгүй юу? Ядаж ардаар муулчихгүй, тэд нар чинь ховж хөөхгүй, тэгэл халамжлал, анхаарал, тэгэл заримдаа ингээл хөвгөлтөөл маазралт инээлгээл тий. Би инээлгээл аюу айлаа. 30 муч хүрсэн ах нар бас гинт орж ирнэ. Амар гинтийн ингээл нэг би микрофон авах гээд нэг пэйж рүү бичдэг байхгүй юу? Ахаа мик байгаа юу гэж шууд асуусан чинь ингээ байхгүй гэдэг. Ирэх болоогүй гэж хаан за гэсэн. Танилцахгүй. Би 30-тай чи хэдтэй вэ гэж мэгээд бүр шоконд ортол тийм тэнгүүд манай аавчараас хэлдэг байхгүй. Миний шүлэгний комментэн дээр бас тийм юмнууд орж ирнэ. Ингээл амар профайлын зурагтай ах нар ингээл юм бичсэн байна. Тэгэл хамаатны ихч мэгч харчаал Машкагийн шүлгэн доор ийм бичсэн бахын хэлээрээ мэлээрээ гээл. Тэгээ ээж орж ирэл миний охин анхаараарай Facebook ерөн сошиал гэмт хэрэг гардыг шүү мартаа шүү гэл тэгмэд би бол тэрнж яг ингээд хаалт тавьчихдаг байхгүй юу? Тийм мессеж гүст нь би хариулдаггүй, зэрс чаталдаггүй. Амьтанд хайртай юу? Амьтанд хичээдгүү. За нөгөө талаасаа спортоор хичээлдэггүй, усын спорт. Одоо та нэр үеийнхэн ч аюух нөгөө фитнесээр аюух хичээлдэг болсон байл шүү дээ. За чөлөө цагаараа болохоро ер нь шүлэг л уншдаг. Яг яагаад шүлэг уншдаг вэ гэхлээр яг хичээлээсээ орж ирээл ингээд ер нь амар ядарсан. Би яг хичээл орохоор огцсон ядардаг байхгүй ингээд шууд ингээд амар ядраал. Тэнгүүд амар стресстэй орж ирж байгаа шүү дээ. Ингээд сургууль мургуултай ингээд тэгээд яг орж ирээд за ингээд унших шүлгийг эхлээд ингээд бичиж байгаа. Өвмөгийн жоохон янзлал ингээд зөвшөөрлийг авч байгаа л. Тэгээд биччихээд тэгээд эхний уншилтаараа гоё уншихгүй шүү дээ. Ингээд өвмөгээ алдна. Тэгээд дор хаяж багадаа нэг 3-4 удаа уншиж тэгэл яг нэг 5-6 дахь дээрээ яг ингээд дотроосоо гоё уншдаг болоод тэгээд тэнгуү тэрийгээс янзлаад ингээд тэр мөрийг ингээд тийж дуусныхаа дараа яг ингээд орон дээр хөвтөх мэдрэмж бүр амар гоё. Яг ингээд бүх анхаарлаа тэр шүлгэндээ ингээд 100% төвлөрүүлж агаад яг ингээд за дуусчлаа гэд ингээд амар тайвширсан байдаг байхгүй ингээд дараа нь хийх юм аль хэдийн ингээд бодсон ч юм уу ингээд толгой ингээд цэгцэрсэн бүх юмаа ингээд төлөвлөсөн ч юм уу тэгээд эсвэл дараа нь шууд унтна эсвэл дараа нь хийх юмаа хийн амар тайвширсан байдаг болохоор аав ээж хоёр нь одоо миний охин цаашдаа нэг ийм зүйлээ мөрдөж яваарэ гэд бүр ингээд энд ингээд бүр ингээд байж идэг зүйл нь манай аав бол ингээд нэр хугарахаар ясуугар гэдэг чинь тэнгүүд хүнтэй эргэж уулзах одоо нүртэй салаарай. Ингээд хүнтэй ямар ч хүнтэй эргээд уулзах тийм нүртэй сална шүү. Тэгэл өөрийнхөө яг нэр хүндийг одоо ер нь нэрээ хамгаалаарай ч юм уу нэг тийм хөө. Ээж болохоор тийм цэвэрхэн байгаарай гэх юм. Одоо юу гэмэр ч юм дээ. Ямар нэгэн тийм муу зүйлтэй нэр холбогдохгүйгээр яг ингээд амар итгэдэг шүү. Ээж нөхөнд амар итгэдэг болохоор ингээд чамайг тэгж гин үү гэж шалгаадгүй. Тэгэхээр миний охин яг үнэн байгаарай, цэвэрч байгаарай, нямбаа байгаарай. Им одоо хянамгаа байгаарай. Тийм тэгж хэлдэг. Одоо октод нөгөө зураг харуулахгүйгээр
биенийхээ зургийг аваад хүмүүс рүү явуулаад идэх ч гэдэг юм уу. Тэгээд тэр цаана ямар хүн байгааг мэддэггүй те. Тэгээ харьцаад идэх. Ер нь ийм тохиолдлуудыг мэдхүү. Ер нь энээс яаж өсвөр насны охтууд өөрсдөө хамгаалах вэ? Цэвэр өөртөө холбоотой юу? Юун дээр кино поров гэдэг групп дээр клипэн тоглуулнаа. Тийм охин ажинаа гэл. Тэр үед би бас юу ч мэдэхгүй байсан болохоор ингээл юм бичиж байгаа байхгүй ингээд тэнгууд эхлээд өөрийнхөө танилцуулгыг явуул гээл. Тэгээд би мэдээж аавч өртөөгөө ярьж ич юм явуулж шít. Тэнгууд 2 дугаар шатныхаа поров гэсэн чинь за энэ клип нь ийм усны хувцастай тийм зураг авалт шүү. Өөрийнхөө биений зургийг явуулаарай гэх. Тэгээд ээж шууд харчаал хүүе юу болж байна наатаа наа чин буруу байна. Тэнгууд за тэр нь болохоор тийм хүүхдүүд эцэг ихтэйгээ ерөөсөө ярьдгүй баха, харилцдаггүй баха, тийм харилцаа өсөдгөө. Эцэгчүүд нь ч гэсэн анхаа хичнээн анхаарал тавья гэсэн ч гэсэн ерөөсөө тэрийг нь өөртөө ингэ наалтуулдаг болохоор яг ийм хүүхдүүдийн татгшоогоо ч юм уу тийм охтууд яг тийм хүмүүс рүү зураг мураг явуулаад яг тэр нь болохоор 100% биш 50-50% эцэг их хүүхдтэй хамааралтай. Эцэг эхчүүд гол нь нөгөө хүүхдтэй анхаарал тавья гэсэн ч чадахгүй штэ. Тэгэхээр энийг зөв аргаар яг ингээд өөртөө арай өөр аргаар ингээд дотн болох хэрэгтэй байхгүй хүүхдтэй. Тэнгүүд тэгээд ирэнгүүт хүүхд өөрөө эцэгтэй юм ярих дуртай болчихдог. Би бол амар дуртай ээж тэгсэн шүү. Ээж одоо тийм болж ингэж ийн гээл тэгээд манай аав жир чинь одоо яг юу болж ийн гэж асуудаг байхгүй. За сан сайхан юу байна? Сургуулаар нь юу болж ийн? Мөнгө төгрөг нь яаж ийн гээл асуудаг. Тэнгүүд би хэлэх дуртай. Тэгээд заримдаа болохоор үнэхээр ингээд ярмааргүй санагддаг үе байдаг байхгүй юу. Тэгмээд би шууд хэлцдэг байхгүй юу. Би ингээ юм ярмааргүй байна гээл чимүүд ойлгочтой. Тийм. Одоо ингээл анзаараад тахлаар бүхэл юм эцэг юм болоод байгаа шүү. Харин тийм. Ерөөсөө л юу ч болсон хүүхдтэй холбоотой ямар ч асуудал гарсан эцэг юм буруу. Хүүхдээс сонсоогүй эцэг юм буруу. Яг үүндээ бас ингээл дахиад аваад үзэнгүүт хүүхдүүд ч гэсэн эцэг ихтэйгээ буруу ярьдаг байхгүй юу. Өсвөр насны хит давмгаа тэр юугаараа шууд ингээ дайраа татаглал надад тийм байна надаас хэцүү байна гээл. Тэгэл яг ингээл бүх юм ингээл эцэг юм буруу болчдөг. Тэгээ сая хавар 17 нас гээд кино гарсан. Яг бидний тоглосон одоо яг бүх өсвөр насны хүүхдийн амьдралыг харуулсан. Тэгэл тэнд ч гэсэн веб ч гэсэн байгаа. Тийм кино гарсан. Жүжигчин болох эхлээ бас тэндээс тавьсан шүү дээ. Ер нь ямар мэдрэмж төрдөм бэ? Яг ингээд тоглож моглохоор сандардсан байх уу? Эсвэл үнэхээр гоё кайф авдсан байх уу? Яг л нөгөө маш их хүсэж мөрөөдөж байгаа учраас зөндөө зүйл сурсан уу? Тийм, зөндөө их юм сурна шүү дээ. Камерны ар зураг авалт ярьж болохгүй. Тэгээд гол нь зохиолоо бид нэр ингээд өөртөө ингээд сууж бичсэн. Тэгэл яг ингээд хоноод өнжүүдээр суугаад бичээл. Тэгээд зураг авалтын үйл явц мац. Тэгээд гол нь тэр их хүний нөгөө хүч хөдөлмөрийг ганцхан сценээр нураачих магадлал амар өндөр идэхгүй дүүблдээд. Тэгэхгүй тулд ингээд тэр хүмүүс ядарч байгаа шүү дээ. Амар хичээх хэрэгтэй. Тэгэл өөрөөсөө сэтгэл шаардна. Тэгэл мэдээ сандран, паниктэн, алдна, анх удаа хийж үзэж байгаа юм чинь. Тэгэл тэмчэнээсээ суралцаал явж байгаа. Аавыгаа дуурайж мэдээ зэргийн хүн болъё гэж бол бодоогүй юм байна. Гэхдээ аав нь бол охиноо маш хайрладаг тэнээс харагдаад байгаа байхгүй юу? Тэгээ аавдаа зориулаад гоё аавынхан би одоо тэр зүйлийг байнга одоо бодож явандаа ч гэдэг юм уу аавдаа зориулж гоё үг хэлвэл аавдаа зориулж ер нь бол яг ахыгаа ингээ явсны дараа аавыг бүр их ойлгосон байхгүй би. Үнэхээр хүчтэй хүн бүр ингээд ерөөсөө ойлгохгүй ингээл өөрийгөө амар барайл ээжтэрийн хажууд ганц ч туслалаас баг унгаагүй мэнаа. Тэгэл амар хүчрхэг бүр ингээл тэгэл хаяа ингээл жоохон халамцсан ингээл орж ирэл ингээл нөлөөсөн яалтчгүй ингээл өөрөөрхөө урсж байгаа байхгүй. Тэгэл надад хэлнэ. Тэгэл би мэдээж тэр үед би аавынхаа хажууд байх хэрэгтэй гэж боддог. Тэр үед яг ингээд маш хүчрхэг ямар хүчтэй хүн болохыг ойлгосон. Айгүй зөөлөн хүн байхгүй юу. Тэнгүүд яг ахыг өнгөрсний дараа би аавыг бүр 100% ойлгосон. Маш ингээд ямар амар төвчээртэй хүн бэ гэдгийг ойлгосон. Тэгээд за одоо би л аавынхаа нэрийг зөөр хатуулнаа. Би таны нэрийг өндөрт гарганаа гэж боддог байхгүй юу. Тэгэж штэ уусаа. За тэгээд тэр ерөөл бат орш голтох бай. Тэр хүсэл мөрөөдөл биелхэн дамжиггүй. Тэгээд өнөөдөр манай подкастын урилгыг мөнгө өвлөж аваад хүүхэд нас нь манай подкастэнд үлдчихэж байгаа. Хэдэн жилийн дараа ингээ харахад маш гоё дурсамжтай байх гэж бас тэрэндээ итгэлтэй байна. Хүссэн зорилготой аягүй сайхан хүрээрээ гэж манай подкастын хамт олонны зүгээс бүр ингээ цалгисан их амжилтыг, гялцсан тэр их амжилтыг хүсэн өрөөе. Баярлалаа.
Урам хайрлагч нэгэн байгаарэ гэж айгүй хэлдэг байхгүй. Тэгээд зочтой бас айгүй тэгж хэлэх дуртай. Тэгээд урам хайрлаарэ гэдэг шүлгийг нэг хэсгээс нь ч болтугай. Ингээд подкастынхаа төгсгөлд уншиж өгч болох уу гэж дүүгээсээ өсөх байна. За тий. Одоо ингээд би шууд тулгачиж байгаа учраас тий манай хулан мулаа алдвал бас манай үзэгчид ойлгох байлгүй. Хүмүүсээ надад урам хайрал. Хүсэл зориг бадраа халуун дулаан үг хайрал. Анх хөлд орж байгаа алдраа жаахан хүүд алхаарай гэж дэм хайрал. Эрдмийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд эрдэмтэй хүн болноо хичээ гэж урам хайрал. Анхны цалингаа аваад баярлаж яваа хүүд аавын хүү эрх хүн болж дээ гэж шан хайрал. Амьдралдаа нэг индээд гимшиж суугаа хүнд ахиад алдахгүй гиндэж гэж ухаан хайрал. Өдий олон жирч хоол байна да гэд хүлээн суугаа амрагт. Өө юу хүн байх вэ удахгүй гэж итгэл хайрал. Өндөр насч дарлаа да гэж гуйнсхийн суугаа бууралт. Өвөө та ануухан байна гэж нас хайрал. Хүмүүсээ надад урам хайрал. Хүч тэнхэл нэмэх халуун дулаан сэтгэл хайрал. За баярлаа. За баярлаа.